Бурхан минь хэмзэн хөвцөө яач ба яагаад өчтөр 35%-аар унтсан юм бэ? Хэмз одоо худлаа болцсон уу? Хэдүүлээ буугаад өгөх үү? Хэдүүлээ хэмзэн хөвцөөгаа бүгднийг зарах уу? Үгүй ээ. Тайван бай. Өчтөр ямар сигнал орсон бэ гэх юм бол хэдүүлээ хэмзэн хөвцөөноос 4% зарсан. Тэ? Ойролцоо 10-аас 12% үлдсэн байгаа. Тэр бид нар үлдээнэ. Окей. Гэхдээ хэмзээс ярихаас өмнө хэдүүлээ арай том макро юмыг яриад эхлэв. За алт жоохон завсаргаа авч гин. Иран Израилийн дайнд төр зүртээ зогссон Дональд Трамп тэрийг зогсоод чадлаа. Харамстай юм бэ гэх юм бол тэр хавийн улсууд хүмүүс хоорондоо олон мянган олон зуун жил хоорондоо алдсаж байгаа учраас энэ зүгээр төр зүрийн шийдвэр дахиад гарч ирнэ. Тийм учраас одоо алтны хэсэгтээ жоохон унах бах, жоохон sideways consolidation явах бах. Гэхдээ хэдүүлээ позициуд айлуудыг авцсан. Одоо биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол зүгээр цаг хугацаа. Яагаад вэ гэх юм бол сая болсон юм бэ гэвэл 3 дугаар тэ дэлхийн дайны эхлэл байсан байх магадлал маш өндөртэй. Окей. Ингээ алтыг харах юм бол энэ rising wedge таад ингээ харж байгаа юм бол ер нь бол 3 сар sideways consolidation завсарлага авсан гэж хэлж болно. Яагаад гэх юм бол тэ 4 сартаа 3500 хүрээ тэгээд буцаагаад завсарлсан. 5 сард тэ ерөөдөө дээшээ яваад бас яг адилхан 3200 3250 дээрээ байж байгаа. Одоо 6 сард 3300 дээр явж байна. Тэгээ 3200 3100 унах юм бол ер нь юу гэж ярьж болох юм бэ гэх юм бол 3 сар нэг хөдлөөгүй гэж хэлж болно. За Орос Украины дайн явжлагаа Израиль, Иран удахгүй ерөөдөө буцаага пуужинд эхлэхээ таамаг юу юм бэ гэх бол магадгүй 7 сард, магадгүй 8 сард энэ бол урт хугацааны шийдэл биш. Яагаад вэ гэх юм бол Израильчууд бомбыг явуулсан, Иранчууд бомбыг явуулсан. Тэгээд хоёулаа улам ууртай болсон, илүү их үзэн яаж байгаа Израильчууд хүссэн үр дүнд өөр чадаагүй цөмийн зэвсгэн алга болоогүй гэх мэт. Тийм учраас энэ буцаага сэтрэх нь зөв цаг хугацааны асуудал. Үгүй. Нефтийг харах юм бол сая $78 руу хүрээд одоо ерөөдөө 2 хоногийн дотор буцаагаад $10 унсан. Одоогийн байдлаараа нэг 66, 65, $64 хавцаа явж байгаа. Буцаагаад өшөө унах магадлалтай энэ 60-аар $55 руу унах юм бол энэ бас муу мэдээ биш. Тухайн үедээ бид нар ч гэсэн газ нефтийн хөвцөө рүү нэмэлт хөрөнгө олт хийчихнэ. Одоогийн байдлаараа нэг багцын 12% тийш хөрөнгө олт хийсэн байгаа. Тэргээ энэ үн ханшин гоё олоод ирэх юм бол хэдүүлээ нэмнэ. Одоо гэх юм бол энэ Middle East те тэр Арабын тэр аваар алаан болоод эхлэх юм бол нефт бол явна. Хөвцөөний харилцаа хөрөнгө олт те мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хөвцөө хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар $1 тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Хэмс. Яагаад унсан? Яагаад 40-оор унсан? Өмнө юм байсан мó? Байсан. Таад ингэ харж байгаа юм бол өнгөрсөн жилийн 6-7 сард оргилцыг нь хаана байсан бэ гэх юм бол ойролцоо $26 байсан. За тэр 1, 2, 3 сарын дотор хэмзэн хөвцөө буцаагаад 13.5 унсан. Бараг 50% уналт. За 50% унсныхаа дараа 3 сарын дотор бараг 3 нугарсан $35 руу. Тэгээд $35-оос буцаагаад хаавар унсан бэ гэх юм бол тий нэг ойролцоо $24 руу унсан. Бас л нэг 25-30% уналт. Окей. За тэгээ хэдүүлээ эзэн хөрөнгө олт хийсэн байх юм бол $24-25 байхад нь ерөөдөө хөрөнгө олт хийсэн 28 дээр бас нэмж хийсэн. Тэгээ юу болсон бэ гэх юм бол он гарсныхаа дараа $72 руу өссөн. Ёроол нь хаана байсан бэ гэх юм бол ойролцоо $24-25-оос $72 руу пуужиндаад тэгээ юу болсон бэ гэх юм бол тий 4 сарын үеэр $25 руу унсан. Энэ хэдэн хувийн уналт юм бэ гэх юм бол 62% уналт. За тэгээ буцаа $24 руу навс унсны дараа дахиад өсөөд тий
$67 дээр оргилцэг дээр нь хүрч одоо буцаагаад доош савлж байна. За. Хэмз хөвцөө юу юм бэ гэх юм бол галзуу уулган шиг хөвцөө. Тийм учраас савлнаа. За саяны уналт бол Surprise Mag-ийн байсан. Яг үг юм бол Novo Nordisk Denmark улсын хамгийн том компани. Ойролцооны 2 жилийн өмнө хамтрах ажил гэрээгээ зурсан. Өчтөр ямар ч урьдчилан мэдээлэлгүйгээр Surprise Mag-аар зүгээр хамтын ажиллагаагийг тас зогсоосон. Тэгээ бас Hems буюу Hems-тэй ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс компаниудыг нэлээд шүүмжилсэн баг гүтгсэн гэж хэлж болно. Окей. Тэгээд weekly chart харах юм бол ер нь эхний uptrend дээр ингээд жоохон дээшээ яваад тэрийгэ бүр ингээд эвдээд энэ нэлээд том одоо gap байгаа. Хизээний цаг буцаагаад үсэх юм бол нэлээд энэ gap-ыг шууд дүүргэж гэсэн үг. Тэгээд хоёр дахь uptrend line support болсон. Одоо ерөөхдөө энэ баг буцаагаад эвдрээд миний хамгийн юу юм бэ гэх юм бол энэ хамгийн доотлын тренд лайн дээр зогс магталтай юу юм бэ гэх юм бол ойролцоогоо 35 36 $37 дээр яваал байж магадгүй. Эсвэл бүр доошоо унж магадгүй. Тэгэх юм бол энэ $28 дээр. За сандарч гин үү? Үгүй. Яагаад вэ гэх юм бол би Hems-ийн хувьцаа хямдхан үн дээр нэмж авмаар байгаа. Та энэ дунд бас ямар үнэтэй юм бэ? Арай хямдхан дээр авдаг байжтэй гэж бодож исэн. Өчигдөр, уржигдөр өнгөрсөн 7 хоног. За одоо тэр боломж буцаагаад гарч ирнэ. За одоо Hems дээр юу болох магадaltaй юм бэ гэх юм бол Novo Nordisk Hems-ийг шүүхт өгч магадaltaй. Гэхдээ энэ бас Novo Nordisk-ийн хувьд бол эрсдэлтэй учраас зарим хүмүүс нь шүүхт өгнө, зарим хүмүүс нь өгөхгүй гэж байгаа. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол энэ хоёр хоорондоо ингээд маргалцаар агаад ерөөхдөө тохиролцоонд хүрнэ. Тэгээ ямар үр дүн гарч ирэх юм бэ гэх юм бол магадгүй Hems компани бусад адилхан юм хийж байгаа компаниуд энэ GLP-1 semaglutide гэсэн пептидийг зархаа болчихно гэсэн. За энэ бол Hems-ийн хувьд бол том эрсдэл. Яг гэх юм бол энэ жил ойролцоо $700 сая борлуулалт тэр semaglutide GLP-1-аас орох байсан. Бас нэлээд маржин өндөртэй. За тэгээ Hems компани өөрөө ойролцоог 2.6 2.7 тэрбум долларын борлуулалтыг хийн гэх юм бол бараг борлуулалтын 20-с 25% GLP-1 semaglutide-аас гарч байгаа учраас сая Hems-ийн хувьцаа унсан. GLP-1-ы борлуулалтын орлого байхгүй юм бол Hems компани үнэлгээч гэсэн буурч байгаа. Тэгээ зах зээл юу гэж харж байгаа юм бэ гэх юм бол за GLP-1 зарж байгаа юм бол semaglutide зарж байгаа юм бол Novo Nordisk-тэй шүүхтэлцгүй юм бол энэ компани үнэлгээ ойролцоог $50-60 дээр байх ёстой байна. Гэхдээ GLP-1 semaglutide-ийн борлуулалт байхгүй юм бол энэ компани үнэлгээ ойролцоог $40-с $30 компани шүү одоохно гэж хэлж байна. Хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ одоо ямиг хараад үзье заа. Энэ Wegovy юу ч гэсэн зарж байсан. Өршөлтөө зарна гэж байгаа. Яг гэх юм бол Novo Nordisk-ийн компани. Тэ? Ерөнхийдөө юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хамгийн өндөр үр дүнтэй. Тэгээ дунджаар энийг ашигласан хүн тэ 30 паунд алддаг. 14 кг жин хасдаг. Тэ? Эсвэл нөгөө ойролцоо биенийхэн жингийн 15%. Liraglutide. Бас ерөнхийдөө бас төстэй пептид яг адилхан үр дүнтэй биш. Гэхдээ 18 паунд одоо 9 кг хасдаг. Тэ? 25 оны 3 сард гарсан, 25 оны 4 сард энийг оруулсан. Окей. Personalized semaglutide. Одоо энэ GLP-1-ы өөрийнх нь санал болгож байгаа, өөрийнх нь холж байгаа. Хөлбөр нь юу юм бэ гэх юм бол ойролцоо 12 паунд одоо 6-7 кг хасдаг. Энийг өнгөрсөн жил оруулсан. Энэ ерөнхийдөө амар сайн зарагдаж байгаа. Гэхдээ энэ алга болчих юм бол liraglutide байгаа. Тэ? Бас хямдхан. Яг гэх юм бол liraglutide-ийн оюуны өмч патент нь уучлаарай. Оюуны өмч патент нь 24 оны эцсээр дууссан. Ерөнхийдөө хүн болгон энийг одоо савлаад зарч болно. Semaglutide дээр асуудал юу байгаа юм бэ гэх юм бол энэ оюуны өмч брэнд эрхийн тодорхой юм Novo Nordisk эзэмшдэг болохоор одоо энэ GLP-1 алга болоод энэ oral weight loss бас энэ ерөөхдөө айгүй хөөрхөн дэжгүй явж байгаа. Liraglutide дээр илүү анхаарах баха. Яг гэх юм бол үр дүнгийн хувьд бол жоохон төстэй. Окей. За.
Тэ liraglutide руу шилжих магадлал маш өндөртэй. Тийм учраас тэр $700 сая борлуулалт тэр чигтээ алга болно гэсэн юм байхгүй. За яг гэх юм бол энэ хамгийн өндөр маржинтай бүтээгдэхүүн рүү харилцагч нь явж байгаа хгүй. За тэ ийм pill маягаар явж байгаа юм бас ер нь бол дэжгүй. Тэгээд ямар том эрсдэл байгаа юм бэ гэх юм бол энэ compounded өөрөө найруулсан хэмжээгийн харилцагчтай тааруулж өгдөг semaglutide алга болж магадгүй. Окей. Тэ энэ алга болж магадгүй. Гэхдээ Hims & Hers компани одоо юу нэвтрүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ он дотроо одоо бүсгүүчүүд цэвэршдэг штэ. Тухайн үед хүлэрдэг, халуурдаг, гормоны хувьд бол докторгүй байдаг гих мэдчихлээ. Энэ menopause тэ цэвэрших тэ симптомны эсрэг эмчилгээнүүдээ гаргаж байгаа. Маш сайн явах бах. Яг гэх юм бол энэ эмэгтэй хүний маш том зовлон. Тухайд яадаг юм бэ гэх юм бол estrogen гэсэн гормон, тестостерон бас тодорхой хэмжээнд тарих юм. Тэ ерөөхдөө энэ хоёр гормоны гих мэд чинь янз бүрийн одоо hormone therapy гарч эхэлж байгаа. Тэгээ ингээ харах юм бол хаашаа явж байгаа юм бэ гэх юм бол core essentials энэ бол нөгөө витамин, ус, хумс, эрс гих мэтчлэн. Hims & Hers hormonal гэх юм бол нөгөө гормон тэ энэ дотор тестостерон, estrogen орц байгаа юу гэсэн юм бэ гэх юм бол хэдүүлээ залуу байх үедээ 20-30 настай байх үедээ бидний гормоны хэмжээ ерөөхдөө ирүүл хөгшөрөх тусам эмэгтэйчүүдийн estrogen буурдаг, тестостерон ч гэсэн буурдаг. Эрэгтэйчүүдийн хувьд бас ингээ 35 нас хүрэхээр тестостерон буурчдаг юм. Монгол ч гэсэн эрчүүдийн эмнэлэг дээр ийм testosterone replacement therapy TRT гэсэн үйлчилгээ баг зэрэг нэвтэрч эхэлж байгаа. Америкт бол айгүй алдартай болсон маш олон хүмүүс одоо тэрийг ашиглаж байгаа. Гэхдээ массын хэрэглээ одоохондоо болоогүй байгаа. Hims & Hers-ийн потенциал юу юм бэ гэх юм бол энэ гормон therapy-ийг масс зах зээл болох боломжтой. Одоо бас нөгөө цус мусын шинжилгээ рүү ороод хорт хавдрыг урьдчилан сэлгэх тийм учраас хэлэх гээд байгаа юм юу юм бэ гэвэл Hims & Hers дотор тэр GLP-1 гэсэн им үйлчлэг байхгүй болсон ч гэсэн шинээр айгүй амжилтанд явах боломжтой юмнууд гарч байгаа. Бараг ид шидтэй шийдлүүд баггүй юу? Окей. Тэгээ яг ид шидтэй юм бэ гэх юм бол та одоо нэг зураг үзүүлчих. Яг гэх юм бол саяхан Ralph Fiennes тэгээ Matt Damon ямар кинонд бэлдсэн бэ гэх юм бол Odysseus кинонд бэлдэж байгаа. Ер нь Christopher Nolan-ны найруулж байгаа кино. За энэ хоёр залуу биш. За яа. Хөгшин. Тэгээ Ralph Fiennes баг одоо 60 настай ийм биетэй болцсон байгаа. Өөх байхгүй, булчин сайтай залуу болчихж байгаа. Matt Damon ч гэсэн таад ингэ харж байгаа юм бол өөх баг байхгүй, маш эрүүл, арьсан сайн, булчин супер одоо баг Matt Damon ийм булчинтай амьдралтай баг байж үзэг байхаа. Энэ юу ашигласан байгаа юм бэ гэх юм бол тестостерон хэрэглэсэн байгаа. Өөр 1-2 стероид ашигласан байж магадгүй. Тэгээ өөхийг хасахын тулд угаасаа тэр GLP-1 пептидыг ашигласан байж л таарна. Окей. Энэ юу болж байгаа юм бэ гэх юм бол хүний организмыг буцаага залуу болгочдөг 20 насныхаа хэмжээндээ. Окей. За тэгээ Ralph Fiennes-ийг таад нь харж байгаа юм бол ер нь бол нэлээд хөгшин гарч байна. Voldemort кино юун дээр тоглож исэн. Ralph Fiennes бол амьдралдаа ийм fit байгаагүй. За ерөөхдөө иймэрхүү үр дүнтэй ийм тарианы тухай ярьж байгаа. За тэгээ эрүүл мэндэд ийм сайн учраас угаасаа энийг ашиглчлаа. Да. Тэгээ би өөрөө юу ашиглах юм бэ гэх юм бол 2-7 хоног болгон би TRT-гийн тариа хийлгүүлж байгаа. Тестостероны тариа угаасаа би өөрөө хийлгүүлж байгаа. Яг гэх юм бол би одоо 40 нас гарцсан. Тэгэхээр миний нойр мууддаг байсан гих мэд чинь булчингийн мас өвдөг нуруу муруу ингэж чилж эхэлжсэн гих мэд. Тэгээд Hims-ийг судлаад ирсэн чинь тэр пептидийн тухай судлаад олж аваад hormone therapy олж аваад тэгээ одоо би 2-7 хоногт нэг удаа ингэ тариулж байгаа. Амар сайхан нөлөөд нойр сайжирсан, арьс сайжирсан, өөх багассан, илүү сайн дасгал хийж байгаа гих мэд чи миний энергийн түвшин ингээ дээшилж байгаа байхгүй юу? Энэ бол удахгүй масс бүтээгдэхүүн болно. Тэгээ энэний түгээл distribution ямар компани эзэмшиж байгаа юм бэ гэх юм бол Hims эзэмшиж байгаа. Тийм учраас энэ дээрээ би нэг санаа зовхгүй байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн харилцагч нараа илүү эрүүл болгодог платформ гэсэн үг. Окей. Тийм учраас энэ дээрээ би өөрөө хувьдаа ерөөсөө айхгүй байгаа. Гэхдээ хэдүүлээ нэг шуналтахгүй вакцины одоо процентыг бас давахгүй тий нэг 12-оос
10% ч юм уу хаяа 16% тэрнээсээ хэтрүүлэхгүй шүү. Окей? Бүх юм ерөөдөө зоригтой. Окей. За одоо Robinhood руу ороод үзчих pre-market дээр буцаага $78 дээр хүрч байгаа. Тэг өмнө хэлжсэн Fibonacci 1 одоо $82.7 руу явах магадлал өндөртэй. Энэ дээр би хэдүүлээ LED-ний тодорхой хэмжээний ашиг авцсан. Тэг $82 руу хүрэх юм бол дахиад жоохон ашиг аавна. Тэгэл жоохон retraction хийн, жоохон correction орох магадлал байгаа. Тэгээд дараагийн correction хийснийхэн дараа хэдүүлээ буцаага жоохон орж болно. Tesla гой мэдээтэй саяхан $330-300 дээр байсан бол дөнгөж сая тэр өөрийнхөө жолооддаг такси амжилттай гарцсан. Хүмүүс аюу ам сайтай. Хаасаа юм контент явж байгаа. Жолоочгүй машин дотор такси үйлчлэг явж байгаа. Хямдхан, хурдан тэгээд улам аюулгүй болж эхэлж байгаа. Тэгээ хүмүүс тэр Texas Austin хотод амьдарч байгаа хүмүүс this is the future энэ бол ирээдүй гээд ерөөхдөө нэлээд итгэлтэй ярьж байгаа. Тийм учраас Tesla-гийн хувьцаа одоо $356 руу хүрсэн байгаа. Elon Musk Donald Trump-тай хэрүүл хийхээс өмнө ойролцоогоор $366 дээрээс нь одоо бараг тийшээ буцаагаад ирсэн байгаа. Окей, тийм учраас хэдүүлээ chill out хий uptrend дотор ингээ явж байгаа. Тэгээд энэ robotaxi Austin хотод одоохондоо 35-40 ширхэг явж байгаа. Тэгээд удахгүй 100 болно, 200 тэгээд 500 тэгээд Austin хотоос Fort Worth явж магадгүй Dallas хот руу нэвтэрч магадгүй. Тэгээ явсаар хагаад олон хот дотор ингэ явчаад тэгээд такси үйлчгийнээс борлуулалтын орлого олно гэсэн үг. Uber гэх мэт чинь компаниудын зах зээлийн хувь булгаад авчих гэсэн үг. За, Oscar Health pre-market дээр $20 70 центээр явж байгаа. Хэдүүлээ өнөөдөр энэ дээр жоохон ч гэсэн ашиг аавна. Гэхдээ бидний позицийн дээр гоё Fibonacci 1 move хийцэн 1.6 хүрэх юм бол дахиад жоохон ашиг аавна. Гэхдээ энэ хэмстэй адилхан хувьцаа дээшээ доош савлна уу хэдүүлээ тодорхой хуваа үргэлж авч үлдэн хизээч зарахгүй. Core mining up trend-ээс жоохон гарцсан, алтны үн ханш жоохон буурж гин, мөнгөний үн ханш жоохон буурж гин, геополитик буцаага жоохон тайвширч эхэлж гин. Гэхдээ энэ нэг удаан үргэлжлүүлэхгүй байх. Тийм учраас core mining дээрээ хэдүүлээ тодорхой оруулсан байгаа. Тэр нэрээ хэдүүлээ ямар ч өөрчлөлт хийхгүй шүү. Энэ бас урт хугацааны хөрөнгө оруулалт шүү заяа. Дайн улам ширүүсэд ирэх тусам алтны ханш өснө. Окей, Dow Jones S&P 500 харах юм бол сая жоохон унаад эхэлсэн чинь Donald Trump-ийн тэр их тайван ceasefire галт зогсоох юм бол одоохондоо бол амжилттай болсон. Тэгээд S&P pre-market дээр $604 дээр явж байгаа. Dow Jones ерөөдөө яг төстэй нүүд хөдөлгөөн хийсэн. Тэгэл одоо хэдүүлээ 50 байцгаая Hemsing correction өргөжрүүлэх бах. Тэгээд магадгүй $35-36 дээр олч магадгүй бүр $20 дээр олчих юм бол хэдүүлээ баярлах хэвээр. Өмнөх онлон дээр $20 дээр аваад баярлсан хүмүүс одоо зүгээр дахиад баярлах хэвээр. Яагаад вэ гэх юм бол ийм сайхан гүйцэтгэлтэй, ийм сайхан өсөлттэй компани биднэрт дахиад хэм дүүнээр олдож байгаа. За. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.